Сөүл хотын Мёнгдун дүүрэгт байрлах нэгэн офистэй л нэг хүн хаалганы өмнө өвдөх сүгдэн нуугдаж, бусд нь хаалганы хажууд отож зогслоо. Хаалганы дурангаас нуугдаж байгаад тун удалгүй нэг нь хаалганы хонхыг дарсан. Хэсэг хугацааны дараа хаалга онгойсон. Энэ үед хаалганы ойролцоо байсан хүмүүс бүгд дайран орцгоолоо. Хөдөлж болохгүй шүү. Цагдаа гэлцээс явж гин. Цагдаа байна. Энэ уцыг нь хураагаад ав. Дотор байсан с ิจ гтнүүд эсэргүүцэх үед мөрдөн байцаагчид бороохоогоо гарган эсэргүүцэхгүй байхыг чанга дуугаар анхааруулсан. Энд суу. Ийшээ суу гэж хэлсэн шүү. Наатаа бариад ав. Бити хөдөл. Ийшээ суу гэж юм. С ิจ гтнүүд ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй хэргийн газраас баривчлагдсан. Цагдаагийн мэдээлснээр эдгээр хүмүүс нь voice phishing залилангийн мөнгийг хүлээн авч түүнийг крипто валютад сольж мөнгө угаадаг бүлэглэл байжээ. Баривчлагдсан гавтаа с ิจ гтэн сейфийг онгойлгосон дотор нь их хэмжээний бэлэн мөнгийг багцаар нь боож хадгалсан байлаа. Энэ нэг бодол нь хэд болж байгаа юм бэ? Нэг бодол нь 50 сая вон уу? Доор бас байна. Энэ доор нь байгаа мөнгөний зургийг бас аваарай. Энэ хэсгийг бас бич. Энэ хоёр. За 1 2 нийт 16 ширхэг байна. Шопинг бэг гар цүнхгээ 50 сая вон болгож боосон бэлэн мөнгө энэ тэндээс тасралтгүй гарч ирсээр байлаа. Өөр нэгэн этгээд чемодан барьж ирээд баривчлагдсан. Тэр чемоданд нь гэхэд л 500 сая вон байсан. Мөрдөн байцаагчид CCTV бичлэгийг шалгаад мөнгөлөг өнгийн аяллаа цүнх барьж гарсан бас нэг эмэгтэйг баривчилж авсан. Баривчлах үед тэр цүнхэнд нийт 720 сая вон байсан. Энэ мөнгө бол voice phishing залиланд өртсөн иргэдийн хөлсөө урсгаж олсон мөнгө. 2 сарын өмнө би мансууруулах бодис зөөгөөд байгаа юм шиг байна гэж цагдаагийн хэлцэд мэдүүлэг өгсөн иргэний дуудлагаар уг хэргийг шалгаж илрүүлсэн байна. Сөүл хотын төвд офисоо байгуулан ажиллаж байсан voice phishing залилангийн мөнгө угаах бүлэглэлийг илрүүлж 50 хоногийн турш нууцаар отож эцэст нь бүлгээр нь баривчилж чаджээ. Баривчилгааны үеэр хаалганы хонх дарсан эрэгтэй нь хамгийн ихэнд баривчлагдсан с ิจ гтэн байсан. Тиймээс дотор байсан хамсаатнууд нь цагдаа гэж огт сэжиглэлгүй хаалгаа онгойлгож өгчээ. Энэ өдөр гэмт этгээдүүдээс нийт 6 тэрбум воныг хураан авсан Сөүл хотын Жунгнан цагдаагийн газар нийт 19 хүнийг баривчилж тэднээс 4 хүнийг цагдан хорьсон гэж мэдгдлээ. Мөн гадаад руу зугцсан энэ бүлгийн толгойлогч 44 настай солонгос иргэн Эийг 90 сурвалжилж байна. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр солонгосоор сонин сайхан ихтэй. Одоо энэ voice phishing гэх гэмт хэрэг солонгос сүүлийн үед маш их болж байгаа. Энэ voice phishing гэх гэмт хэрэгт манай монгол хүн хүртэл оролцсон явж байгаад баригдсан шүү дээ. Би мэдээгээр танилцуулж байсан. Тэр хүн гэхдээ өөрөө мэдлгүй явж байгаад энэ мөнгийг нь зөөж яваад цагдаад баригдсан байгаа хгүй. За voice phishing гэдэг нь утсаар хүмүүсийг зайлилж мөнгө авдаг гэмт хэргийг хэлдэг. Гэхдээ энэ voice phishing сүүлийн үед бүр нарийсаад сошиалаар хүртэл AI ашиглаж маш их энэ гэмт хэргийг үйлдэх болсон байна. Тийм учраас та утсаар ч юм уу сошиалаар мөнгө шилжүүлэхдээ болгоомжтой байхгүй бол AI ашиглаж хагаад яг хүүхдийнх нь хоолойтой адилхан, ээж аавынх нь хоолойтой адилхан, гэр бүлийнх нь хин нэгний хоолойтой адилхан, дүрстэй адилхан тэр дүрсийг өгж жагаад луурдж мөнгө авж байгаа ийм зайлан маш их болж байгаа шүү. Та бүхэн мэдэн дээрээс харлаа штэ. Энэ гэмт этгээдүүдээс олж авсан мөнгө л 6 тэрбум вон гэж штэ. Энэ 6 тэрбум воныг бүгд хүмүүс залилуулсан гэж боддоо. Тэгээ солонгост амьдарч байгаа монголчуудаа анхааруулж хэлэхэд амархан цагийн ажил байна те. Та зүгээр л миний энэ өгсөн зүйлийг тэр газар хүргээд өгөхөд болно гэсэн ийм цагийн ажлын зар авах юм бол хамаагүй хийж болохгүй шүү. Одоо энийг нэг тонжигийн боб гэдэг байхгүй. Хар тамхи иймэрхүү voice phishing-ийн мөнгийг аваад одоо зуучилдаг хүн голд нь хэрэгтэй болно шүү дээ. Ийм хүмүүс дандаа мэдгүй хүмүүс цагийн ажил гэж бодож очоод санамсархүүгээр хар тамхин зөөгөөд энэ voice phishing-ээр олсон мөнгийг нь зөөж аваад цагдаад баригдаж байгаа тохиолдол зөндөө байгаа шүү. Манай Монгол нэг хүн яг энэ хэрэгт өртөжсэн учраас та бүхэндээ анхааруулж байгаа шүү. Та төсөөлөд үзтээ ирээдүйд нягтлан бодогч, хуульч, бүр мэрэгжлийн өндөр боловсрол шаарддаг ажлуудыг хүн биш хиймэл оюун ухаан хийдэг болчихвол яах вэ? Өмнө нь зөвхөн робот үйлдвэрийн ажилчдын ажлыг булаана гэж ярьдаг байсан бол одоо хамгийн өндөр боловсрол шаарддаг мэрэгжлүүд хүртэл хиймэл оюун ухаанд ажлын байраа алдаж эхэлжээ. Саяхан Hyundai автомашины компани Америкийн нэгдсэн улс дахь үйлдвэрүүдэд робот ажиллуулж эхэлсэн. Үүний дараа үйлдвэрчний эвлэл хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Гэхдээ асуудал зөвхөн үйлдвэрлэлийн ажлын байранд биш,
мэрэгжлийн өндөр боловсрол шаарддаг ажлууд хүртэл хиймэл оюун ухаанд шахагдаж эхэллээ. Нягтлан бодогч хуульчдыг ажилд авах зах зээл өмнөхөөсөө хэд дахин буурсан нь судалгаагаар нотлогдлоо. 70 орчим ажилтнтай энэхүү нягтлан бодох компанид шин төгссөн нягтлан бодогч байдаггүйг нь. Учир нь өмнө нь шинэ ажилтнуудын хийдэг байсан анхан шатны мэдээлэл цуглуулах ажлыг одоо хиймэл оюун ухаан бүрэн хийдэг болжээ. Өмнө нь хэдэн өдөр шаарддаг байсан нарийн ангиллалын ажлыг хиймэл оюун ухаан хэдхэн минутын дотор хийдэг болсон гэж тайлбарлалаа. Өмнө нь бидэнд хэрэгтэй хэмжээний мэдээллийг гаргахын тулд дор хаяж 1-7 хоног шаарддаг байсан бол одоо AI тэр ажлыг 20-30 минутын дотор бүгдийг нь л хийчихдэг болсон. Мэдээж ямар ч компани аль болох ашигтай баримтыг сонгоно шүү дээ. Гэх мэт шалтгаанаар нягтлан бодогч мэрэгчлээ хүмүүсийг ажилд авах зах зээл хурдцтай буурж байна. Өнгөрсөн жил шалгалтанд тэнцсэн нягтлан бодогч мэрэгчлээ 1200 хүнээс 70 гаруй хувь нь мэрэгчлэрээ ажиллаж чадаагүй байна. Хэдхэн жилийн өмнө шалгалтанд тэнцсэн хүмүүсийн 80-аас 90% нь Солонгосын том 4 нягтлан бодох компанид ордог байсан бол AI гарснаас хойш нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөжээ. Хуульчдын салбарч мөн адил өөрчлөгдөж байна. Зарим байгууллага шинэ хуульч ажилд авахын оронд эхний ээлжинд хиймэл оюун ухааныг ашиглах хандлага нэмэгдэжээ. Учир нь шүүхийн шийдвэрийн жишээ хайх, гэрээний анхны төсөл боловсруулах зэрэг ажлыг хиймэл оюун ухаан ашиглан гүйцэтгэвэл шинэ хуульч ажилд авснаас илүү хурдан зардал бага гарах боломжтой болсон байна. Гэвч мэрэгжлийн боловсрол шаарддаг салбарууд ийм өөрчлөлт гарч байгаа нь шинэ төгсөгчдийн боломжийг бүр мөсөн хааж магадгүй гэж болгоомжилж байна. Өмнө нь хүмүүс компанид орж туршлага хуримтлуулан ажлын карьераа өсгдөг байсан бол одоо энэ бүхэн боломжгүй болж байгаа нь судалгаа баримтаар ил тод болсон. Цаашдаа боловсрол болон мэрэгжлийн сургалтын систем хүртэл бүрэн өөрчлөгдөх шаардлагатай болж магадгүй болоод байна. Өмнө нь оруулах боломжгүй гэж үздэг байсан өндөр мэрэгжлийн ажлууд хүртэл хиймэл оюун ухаанд хурдцтай шилжиж эхэлсэн нь ирээдүйн ажлын байрны бүтцэд томоохон өөрчлөлт орж байгааг харуулж байна. За тэгэхээр хиймэл оюун ухаан гараад, робот гараад энэ хоёр нийлээд human robot буюу ухаалаг робот болж байгаа. Тэгэхээр энэ ухаалаг роботуудыг үйлдвэрүүдэд одоо байршуулад эхэлсэн шүү дээ. Зөвхөн Солонгос гэлтгүү дэлхийн нийтийн том компаниуд дийлэх үйлдвэрийнхээ ажилчдыг халаад роботууд байршуулад эхэлсэн аль хэдийн. Тэгэхээр хүмүүс эхэндээ бодож байсан л да энэ human robot гарснараа энэ үйлдвэрийн ажилчид байхгүй болох юм байна. Биеийн хүчний ажил хийх шаардлагагүй болох юм байна гэж бодож байсан чинь эсэргээрээ одоо нягтлан бодогч, хуульч, тэгээ хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүс, сэтгэл зүйч гэх мэт мэрэгчлүүдийг хүртэл human robot-ын AI робот орлоод эхэлж байгаа байхгүй юу? Энэ Солонгосын компаниудыг л харалтаа нягтлан бодогч, шинээр зөвлөгөө өгдөг өмгөөлөгч энэ ерөөс шинээр ажилд хүмүүс авахаа болцсон гэж байгаа байхгүй юу? Одоо энэ Солонгосын 12 жил нь сургалтынхаа энэ програмыг хүртэл солино гэдээ ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн дагаад энэ 12 жилийнхаа системийг тэгээ сургалтын энэ боловсролын системээ өөрчлөхгүй бол нэрээ дороо хоцрогдсон шүү. Орон сууцны байран дотор хар тамхи үйлдвэрлэх лаборатори байгуулж хар тамхи үйлдвэрлэж байсан гадаад иргэдийг үйлдэл дээр нь баривчилж авлаа. Тэд хиймэл оюун ухаан ашиглаж хар тамхи хийх арга сурсан болох нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Иммиграшны ажилтнууд түгжээтэй хаалгыг тогссон боловч хаалгаа онгойлгож өгсөнгүй. Тэд хаалгыг хүчээр онгойлгон дотог шортол гал тогооны угаалтуурын доторх шүүгээнд төрөл бүрийн химийн бодис дүүрэн харагдлаа. Мөн жин хэмжүүр болон нэрх төхөөрөмж илэрсэн байна. Эдгээр нь бүгд экстази гэж нэрлэгддэг MDMA төрлийн хар тамхи үйлдвэрлэхэд ашигладаг багаж төхөөрөмжүүд. Орон сууцны байранд хар тамхи үйлдвэрлэх лаборатори ажиллуулсан хүмүүс нь Вьетнам улсын иргэд байжээ. Иммиграшнээс илрүүлсэн хар тамхины түүхийд болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг та бүхэн харж байна. Хэрв энэ хар тамхи зах зээлд тараагдсан бол ойролцоогоор 30,000 орчим хүн нэг зэрэг хэрэглэх боломжтой бөгөөд хар зах зээлийн үнэлгээгээр 880 сая воноор зарагдах байсан. Хамгийн гайхалтай нь эдгээр хүмүүс ямар ч мэдлэггүй байсан хэрнээ хар тамхи үйлдвэрлэж чадсан явдал юм. Мөрдийн шалгалтаар тэд хиймэл оюун ухаантай чаталж, заавар авч хар тамхи үйлдвэрлэх аргыг сурсан байна. Нилээд нарийн төлөвлөсөн энэ хэрэг түүхийн эдийг импортлох үе шатанд илэрчээ. Өнгөрсөн жил Тайландаас олон улсын шуудангаар хууль бусаар илгээсэн каннабис гайлын хяналтад илэрсэн. Гайлынхан илгээмжийг шууд хураахын оронд эхлээд хөргүүлж дараа нь сэжигтнүүдийг нууцаар мөрдөж эхэлжээ. Үүний үр дүнд зөвхөн каннабис хууль бусаар оруулж ирсэн хэрэг биш. MDMA төрлийн хар тамхи үйлдвэрлэж байсан бүхэл бүтэн лабораторийг илрүүлж сэжигтнүүдийг нэг нэгээр нь баривчилж чадсан байна. Энэ нь зүгээр нэг хар тамхи хадгалсан эсвэл хэрэгэлсэн хэрэг биш. Харин Солонгос дотор
хар тамхи үйлдвэрлэхийг оролцсон зохион байгуулалттай гэмт хэрэг. Мөрдөн байцаагчид хар тамхины бүлэглүүдийн арга барил байнга өөрчлөгдөж байна гэж үзэж хар тамхи үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийн импортын хяналтыг илүү чангаруулах төлөвтэй байгаагаа мэдгэлээ. Энэ ижемийн ерөнхийлөгч хар тамхитай тэмцэх энэ үйл ажиллагааг маш идэвхтэй явуулж эхэлж байгаа. Тэгээ иммиграшнээс хар тамхитай тэмцэх цагдаагийн хилцээс идэвхтэй үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн чинь маш их хар тамхины бүлэглэлүүд баригдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Вьетнам иргэд Сөүлийн голд байр түрээсэлж авч байгаад бүр энэ хар тамхины лаборатори ажиллуулж байгаад баригдсан байгаа байхгүй юу. Гаднаас нь харахад энгийн мэт пластик хүлэмж. Гэвч хиймэл зүлгээр хучсан шалыг онгойлгосон нууц шат хил гарч ирлээ. Доош буугаад үзтэл 2 ханын дагуу олон 10 цэцгийн сав байрлуулсан байв. За энэ газар ургаж исэн ургамал бол каннабис буюу мансууруулах бодисын ургамал байжээ. Хүлэмжийн зойронд ийм нууц өрөө байгуулж каннабис тарьж байсан 2 хүнийг мөрдөн байцаагчид баривчилсан. Тэдний тарьж байсан каннабис нийт 134 ширхэг ургамал байсан бөгөөд аль хэдийн хурааж хадгалсан каннабис 2.8 кг хүрч байжээ. Мөрдийн шалгалтаар гэмт этгээдүүд ногоо, чимэс тариалж байгаа мэт дүр үзүүлж, ухаалаг ферм байгуулах нэрээр улсаас санхүүгийн дэмжлэг хүртэл авч каннабис тариалж зах зээлд нийлүүлж байжээ. Хар тамхитай тэмцэх мөрдийн шалгах байгууллагаас сүүлийн 100 хоногийн хугацаанд каннабис тариалсан эсвэл нууцаар борлуулсан 124 хүнийг баривчилсан гэж мэдгэлээ. Хар тамхи хууль бусаар импортлсон Вьетнамын 3 бүлгийг илрүүлж 15 хүнийг баривчилсан. Мөн эдгээр этгээдүүдээс 160 мянган хүн хэрэглэх боломжтой зах зээлийн үнэлгээгээр 3 тэрбум 200 сая вон хүрэх хар тамхи хураан авсан гэж мэдгэлээ. Түрээсийн дэлгүүр, орон сууц, хүлэмжин дотор тусгай гэрэлтүүлэг зэрэг мэрэгжлийн тоног төхөөрөмж ашиглан каннабис тарьж байсан өөр бүлэглүүд ч баригдсан. Үүгээр зогсохгүй орон нутгийн захиргааны ажилтан хүртэл оролцсон хар тамхины 8-ны сүлжээ илэрсэн. Зарим тохиолдолд шорон руу шуудангаар хар тамхи нууцаар оруулж байсан зуучлагч болон хоригдлууд ч баригдсан байна. Мөрдийн шалгах байгууллагын мэдээлснээр сүүлийн үед хар тамхины гэмт хэрэг онлайн хэлбэрт шилжиж, интернетэд илүү дассан залуусын дунд хар тамхины гэмт хэрэг маш хурдан тархаж байна гэж анхаарууллаа. За тэгэхээр Солонгос сүүлийн үед хар тамхины хэрэг бол маш их гарч байгаа. Сүүлийн үед хар тамхи их үйлдвэрлээд эхэлсэн юм уу гэвэл үгүй. Өмнө нь Юн Сон Ёл ерөнхийлөгч байхад юусаа ажиллаа хийдгүү байжгаад одоо ИЖМ-ийн ерөнхийлөгч гараад ирсэн чинь нөө цагдаа сэргийлэх иммиграшн гээд бүх байгууллагууд нь одоо жинхэнэ ажилдаа орж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ улсыг удирдах байгаа нэг хүн өөрчлөгдөхөд л улс орн нь хэрхэн өөрчлөгдөж болдгийн тод жишээг нь одоо энэ ИЖМ-ийн ерөнхийлөгчөөс харж байгаа байхгүй юу. Зүгээр суухгүй юусаа амарна гэж байхгүй. Ажиллаа хийгээл нь хүмүүсийг дуудаж цуглуулад асуудал байх юм бол загнаал те энийгээ зас энийгээ тэг гээд шаардлага тавиад яваад байгаа байхгүй. Тэгээ Монголд ч гэсэн ер нь сүүлийн үед залуучууд хар тамхи маш их хэрэгэлдэг болсон гэж сонсч байсан. Ялангуяа энэ өвс татна гэдээ ярьдэн шүү дээ. Иймэрхүү хар тамхиг бол маш их хэрэгэлдэг болсон гэж хүмүүсээс ер нь их сонсож байгаа. Тэгэхээр Монголын төрөөс ч гэсэн энэ хар тамхитай идэвхтэй тэмцэхгүй болвол энэ хар тамхи гэдэг бол зүгээр л залуучуудыг зүгээр хэсгэн зур маш хурдан хэмжээнд үгүй болгох чадaltaй юм аюултай зүйл шүү. Ухаалаг гар утсаар богино хэмжээний анхаарал татах видеонууд үзэж суусаар нэг мэдэхэд 2-3 цаг өнгөрчихсөн тохиолдол та бүхэнд байгаа бах. Ийм шорт форм контентэд дасан сурагчид одоо ном бүхэл сурах бичгээс анхааралтай уншиж чадхаа болсон байна. 1 минутын YouTube Shorts, Facebook Reels, 15 секундын TikTok үзсээр хүний нүд, тархи, амсхийх завгүй хурдтай ажилласаар байна. Shorts үзэж байхад тийм хурдан хугацаа өнгөрсөн гэж мэдэгддэггүй. Гэтэл цагаа харахаар 1 цаг, 2 цаг дороо өнгөрчихсөн байдаг. Хүмүүс тайван байдлаа алдаж удаан хугацаанд төвлөрөл шаарддаг зүйл хийж чадхаа болж байна гэсэн судалгаа гарлаа. Жишээлбэл хичээлээ хийх, урт хугацааны контент үзэх, ном унших дадал хүмүүсээс улам бүр холцсоор байна. Сурагчдад ном хэрхэн төвлөрч уншиж байгааг нүдний хөдөлгөөнөөр шалгах тест хийж үзлээ. Сурагчийн нүдийг даган ном дээр цэг, шугамуд зурж хэвийн уншиж байвал нүд зүүнээс баруун тийш жигд хөдлөх ёстой. Гэтэл энэ сурагч уншиж байгаад буцаж очиод дахин унших, ухрах хөдөлгөөнийг дахин давцаар байлаа. Тодорхой үгдээр удаан саадах тусам том тойрог үүсдэг. Өөрөөр хэлбэл олон үгийг ойлгохгүй гацж байгааг харуулж байна. За энэ 5 дугаар ангийн сурагчийн хувьд бүр илүү их замбраагүй байдал ажиглагдаж байлаа. Нүдэн дээр доор баруун зүүн дэндүү тогтворгүй төвлөрөх боломжгүй байгааг графикаар харж болно. 2024 онд Чуннамын боловсролын яамнаас 242 сурагчид судалгаа хийхэд бага ангийн сурагчдын 98, дунд ангийн сурагчдын 92% нь ийм ухрах замбраагүй хөдөлгөөн үзүүлж өгөгдсөн хугацаанд сурах бичгийн эхийг бүрэн уншиж
чадаагүй байна. Төвлөрч зөв уншиж чадахгүй бол ойлгох чадварч эрс мууддаг. 12 жилийн сурах бичгийн номоос үгс түүгээд утгыг нь асуухад бага ангийн сурагчдын 93%, дунд ангийн сурагчдын 96% нь 60 онооч авч чадаагүй байна. Хичээл дээр гардаг үгнүүдээс мэдэхгүй үг их байдаг. Заримдаа бүр багш юу яриад байгааг ч ойлгодгүй. Урт өгүүлбэрийг ойлгож уншихад хэцүү байдаг. Ийм байдал удаан үргэлжилвэл хүний тарих алгоритм худал мэдээлэл фейк ньюсыг ялгаж чадхаа болдог. Гарч ирсэн бүх мэдээлэлд шүүлтүргүй ханддаг болох магадлалтай. Үнэн эсхийг шалгахын тулд өөрөө төвлөрч, судалж, харьцуулах ёстой байтал зүгээр л шууд итгээд өнгөрөх тохиолдол нэмэгцээр байна. Тиймээс ухаалаг утас давмгаалсан энэ үед зөв унших дадал, тайван орчинд удаан төвлөрөх ямар нэг зүйл хийх, гүнзгий ойлгож сурах боловсрол илүү чухал болж байгааг мэрэгчлэтнүүд онцолж анхаарууллаа. За тэгэхээр эцэг эхчүүд энэ мэдээг маш анхааралтай сайн сонсож аваад энийг хүүхдүүдэд хэрэгжүүлэхгүй л бол яг бидний дүүнрийн үед, хүүхдүүдийн үед бол үнэхээр хэцүү, хүнд цаг үе ирж байна. Одоо дийлэн хүүхдүүд яг үннийг хэлэхэд гар утсанд донтцсон байгаа. Солонгосын Чуннамын боловсролын яамнаас нь 242 сурагчид судалгаа хийсэн байгаа хгүй. Тэгсэн сурах бичгийн номын үгсээс түүгээд утгыг нь асуусан чинь дийлэнх сурагчид нь мэдэхгүй гэж хариулсан гэж 93% нь бага ангийн сурагчдын. Дунд сургуулийн сурагчдын 96% нь мэдэхгүй юу ярьж байгааг нь ойлгохгүй байна гэдэг ингээд ийм төвшөнд ирсэн байна. Тэгэхээр YouTube Shorts, Facebook Reels, TikTok гэх мэтчлэн энэ богино хэмжээний бичлэгүүдийг ингээл байн үзээд авах юм бол тархинэрээ дорхноо донтно, дорхноо ажиллахаа болно, дорхноо муудна. Ерөөсөө зүгээр хамгийн муу мухай зүйлүүд л энэ богино хэмжээний бичлэгүүд донд явж байгаа шүү. Тийм учраас золбоо нь ерөөсөө shorts, reels энэ хийдгүү штэ. Миний YouTube-ийн бичлэг дандаа 20 минутаас хитэрч гарч байгаа штэ. Тэгэхээр золбоо TV-г сайн үзвэл. Өнөөдөр тоглоомчгүй эцэг эхчүүд маань хүүхдүүд айл болох утаснаас хол байхгүй бол нэр аюултай, үнэхээр аюултай. Утасанд нэг дондчих юм бол тэгээд бүр үнэхээр энэ тархин ажиллахаа болно шүү, сэтгэж чадхаа болно. Юу нь худал, юу нь үнэн гэдгийг ч ялгаж салгах тийм чадваргүй хүүхдүүд гарч ирнэ шүү. Тэгээд Монголын фэйсбүүкийг харах юм бол гарч ирж байгаа мэдээлэл болгон дээр нь л бараг те итгэл тэр бүгд дээр нь алдчихж штэ. Тэгэхээр аль болох хүүхдүүд энэ гар утаснаас л хол байлгаарай. Гар утсаа бол гэж загнаад байхаас илүү те гар утсаа үзэхгүй бол оронд нь юу хийх юм гэдэг тэр хийх юмнуудыг аягүй гоё бэлдэж өгөх ёстой юм шиг байгаа юм л да. Одоо гоё хамт ном унших ч юм уу, эсвэл гоё хамт гарч спортоор хичээлэх ч юм уу, хамт гарч алхах ч юм уу, ууланд гарах ч юм уу, зөндөө гоё зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээ тэр бүгдийг хүүхдүүдтэйгээ хамт хийхгүй бол одоо ийм ингээд нэг маанах хүүхдүүд гарч ирж магадгүй шүү нэр. Анхаарал хождог. Гар нь бүр ийм болцсон те. Уцгүй ах үедээ хүртэл ингээд хоорондоо юм ярьж байхдаа хүртэл ийм. Таас нэр тоглоомч нэрээ. Болгоомжтой байцгаая бүгдээр. Бусан хотод нэгэн нисэх компани Ахмад нисгэгчийг алж зогтсон хуучин туслах нисгэгч хэрэг гарснаас 14 цагийн дараа баривчлагджээ. Сэжигтэн олон жилийн турш энэ хэргийг төлөвлөсөн бөгөөд өөр хүмүүсийг ч алхаар төлөвлөж байсан гэж мэдүүлсэн байна. Бусан хотод хамт ажилладаг Ахмад нисгэгчийг алаад зогтсон 50 гаруй настай Ким гих этгээдийг 14 цагийн дараа Улсан хотоос баривчилжээ. Түүнийг Бусан цагдаагийн хэлтс рүү шилжүүлэн авчрах үед сэтгүүлчдийн асуултад нь аль хэдийн бэлдсэн мэт тасралтгүй хариулт өглөө. Та яагаад аллага үйлдсэн бэ? Агаарын цэргийн академийн шудраг бус давуу эрхийн тогтолцооноос болж миний амьдрал үндслэхүүгээр сүрсэн. Тиймээс би хийх ёстой зүйлээ хийсэн. Гимтдгээд Ким 2 хоногийн өмнө Кёнги мужийн Илсан хотод амьдардаг өөр нэгэн хамт ажилладаг Ахмад нисгэгчийг боож алахыг оролдсон боловч бүтлгүүтэж хэргийн газраас зугтжээ. Үүний дараа мөрдөн байцаах ажил идэвхтэй яваагүй улмаас гимтдгээд автобусаар Бусан руу явж үүрээр Бусан хотын Бусан Жүнгүү дүүрэгт байрлах нэгэн орон сууцны коридорт хамт ажилладаг Ахмад нисгэгчийг олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн байна. Үүний дараа Кённам мужийн Чамон хотод амьдардаг өөр нэгэн хамт ажилладаг нисгэгчийг алах гэж явж байгаад цагдаад баригджээ. Тэрээр байцаалтын үеэр энэ хэргийг олон жилийн турш төлөвлөсөн гэж мэдүүлжээ. Хизэнээс энэ хэргийг та төлөвлөсөн бэ? 3 жил төлөвлөсөн. Нийт хэдэн хүнийг алахаар төлөвлөсөн бэ? 4 хүн. Нисхийн салбарынхны мэдээлснээр гимтдгээд Ким Ахмад нисгэгч болох шалгалтанд хэд удаа унж 2 жилийн өмнө ажилласаа гарсан байжээ. Энэ явцад хамт ажилладаг хүмүүстэйгээ олон удаа зөрчилдөж маргаан үүсч байсан гэж салбарын ажилчид мэдүүлэг өгчээ. Мөрдөн байцаагчид хэргийн жинхэнэ шалтгаан болон нөхцөл байдлыг наривчлан шалгасны дараа сэжигтэн Кимийг
хүн амны хэрэг үйлдсэн гэж үзэн цагдан хорих зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Жюэтэйгээ хамт зогсож байх үед хөдөлгөөнд пуужин харуулах төхөөрөмж гал нээж байгаа төрх харагдана. Энэ нь Хойд Солонгосын алсын зайн артиллерийн ангийн сургуульд хэмээн танилцуулсан 600 мм-ийн өндөр наривчлалтай олон сумд пуужин харуулагч буудлагын бичлэг юм. Хойд Солонгосын мэдэгдснээр эдгээр пуужингийн сумнууд 360 км-с хол байрлах зүүн тэнгисийн байг 100% он чадсан гэж мэдээлжээ. Буудлагын үйл явцыг биечлэн ажигласан Ким Жон Ун дарга зэвсгийн тусгалын зайг онцлон дурдж энэ нь Өмнөд Солонгос руу чиглэсэн довтлооны зэвсэг гэдгийг тодорхой илэрхийлсэн байна. 420 км-ийн тусгалд байгаа дайснуудад ихээхэн төгшүүр төрүүлэх болно. Мөн энэ зэвсэг тактикийн цөмийн зэвсгийн асар их сүйтгэх чадлыг дайснуудад гүнзгий ойлгуулах болно. Энэ пуужин нь Хвасан 31 нэртэй цөмийн цэнэгт хошууг суурлуулах боломжтой гэдгийг онцлон дурджээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ удаагийн сургуульд нь зөвхөн Америкийн нэгдсэн улс, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтад эсэргүүцэл үзүүлж өөрсдийгөө Иранаас өөр гэдгийг харуулах нэг бодлого хэмээн дүгнэж байна. Иранд цөмийн зэвсэг байхгүй учраас довтлогоон төрсөн гэж дийлэнх судлаачид ярьж байгаа. Харин Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс Иранаас өөр гэдгийг харуулж олон төрлийн пуужин харуулах системээр өөрсдийн цэргийн чадварыг нотлох зорилготой байсан гэж таамаглаж байна. Энэ үеэр Ким Жон Ун дарга Хойд Солонгосын мод тарих өдрийг тохиолдуулан олон нийтийн мод тарих арга хэмжээнд ч оролцжээ. Өмнө нь Америкийн нэгдсэн улс Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Хойд Солонгосын удирдагчид олонний өмнөөс хэсэг хугацаанд алга болдог байсан бол энэ удаад тис өөрөөр ил гарч олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь анхаарал татаж байна. За тэгэхээр сүүлийн үед нь Хойд Солонгосын Ким Жон Ун дайны бэлэн байдал зарлаад ер нь бол пуужин харваад ер нь янз бүрийн л үйлдэл хийгээд байгаа байхгүй юу. Яг тэгэхээр Америк Иран руу дайрсан шүү дээ. Тэгээд дараагийн Америкийн дайрах цэг нь Хойд Солонгос байж магадгүйгээд айгаад байгаа байхгүй юу. Тэгээд Солонгосыг тийм үг гэдэг байхгүй юу. Айсан нохоо чанга хуцнаа гэж үг гэдэг. Тэгэхээр Ким Жон Ун маань ер нь жоохон сандраад би ер нь хүчтэй шүү, бяртаа шүү, надад цөмийн зэвсэг байгаа, пуужин байгаа шүү, дургуур их юм бол те Өмнөд Солонгос руу зүгээр харвч шүү гэл мэдээгээр байн анхааруулга, сануулга өгөөд байгаа л да. Хорооллын нэгэн жижиг супермаркет удахгүй хаалга барих гэж байгаа тухай сонссон хорооллын оршин суугчид дараалан ирж тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Учир нь дэлгүүрийн эзний сэтгэл өвдгөм нэгэн түүх олон нийтэд ил болсон байна. Дэлгүүрийн эзний эхнэр хөхний хор тавдрын эцсийн шатанд орж эмнэлэг твтэн эмчлүүлж байгаа аж. Гэртэнд байгаа бага насны хүүхдийг нь харах хүн байхгүй болсон тул дэлгүүрээ хаахаас өөр аргагүй болжээ. Харин энэ үед хөршүүдийн дулаан сэтгэл, дэмжлэг дэлгүүрийн эзэнд хамгийн том хүч болж байна. Хорооллын дэлгүүрээс гар дүүрэн бараа тэрсэн хүмүүс нэг нэгээрээ гарч ирлээ. Тэд бүгд дэлгүүрийн эзэнд урам хайрлсан үгс хэлж байлаа. Бүх зүйл сайхан болноо. Битгий санаас оорой та. Эхнэртэй нь удахгүй идэгрэх болноо. Баярлалаа. Дэлгүүрийн эзний энэ түүхийг түүний нэг танил хорооллын онлайн группт нийтэлжээ. Тэрхүү нийтлэлд манай хорооллын дэлгүүрийн захирлын эхнэр хөхний хор тавдрын эцсийн шатанд ороод эмнэлэг твтэж байгаа юм байна. Гэртээ ганцаараа үлдсэн бага насны хүүхдээ асрахын тулд эхнэрээ эргэж очихын тулд дэлгүүрээ хаахаас өөр аргагүй болсон гэж бичсэн байжээ. Би эхнэр хүүхдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлж тэднийг илүү сайн асрах хэрэгтэй гэж бодсон. Энэ сарын сүүлээр хаалгаа барих гэж байгаа дэлгүүрийн эзэнд нэг л хүсэл байжээ. Хаахаас өмнө буцааж өгөх боломжгүй бараануудаа аль болох ихээр нь зарах явдал байсан. Учир нь бараа нийлүүлсэн компаниудад өрөө төлөх мөнгө хэрэгтэй байжээ. Захирлын түүх олон нийтэд хүрмэгц хөршүүд нэг нэгээрээ дэлгүүрийг зорин ирцгээжээ. Тэр постыг нь уншаад сэтгэл маш их өвдсөн. Тиймээс юу ч бодлогүй шууд ирсэн. Ямар ч байсан хэрэгтэй зүйлсээ эндээс бүгдийг нь аваад явъя гэж бодож байгаа. Иргэд дэлгүүрээс авсан бараануудаа овоолж тавиад зургийг нь дарж хорооллын онлайн группт нийтэлж захиралд урмын үг бичиж үлдээжээ. Ийхүү дэлгүүрийн эзний хүсэл биелж дэлгүүрийн тавиурууд хоосорч бараг л юу ч үлдсэнгүй. Дэлгүүрийн эзэн хөршүүддээ чин сэтгэлээсээ талархаж суулаа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Үнэхээр их баярлаж байна. Энэ мэдрэмжийг яг юу гэж тайлбарлахаа ойлгохгүй байна. Маш их баярлаа. Та бүхэндээ үнэхээр их баярлаа.
За тэгэхээр хорооллын дэлгүүрийн захирлын эхнэр нь хор тавдар тусаад хор тавдрын сүүлийн шатандаа ороод тэгээд имлэг твтээд хүүхдийг нь харах хүн байхгүй, эхнэрийг нь эргэх хүн байхгүй, дэлгүүрээ хаахаас өөр аргагүй байдалд орсон ийм нэг дэлгүүрийн эзний болсон явдал Солонгосын мэдээгээр харсан. Тэгээд солонгосчуудыг ер нь анзаараад байхад айгүй тийм нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн айгүй тийм нийтч хүмүүс байдаг. Солонгосын түүхээс нь ч гэсэн харахад энэ хүмүүсийн нөө цуснд нь шингэсэн байдаг хэл та бүр өвөг дээдсээс нь те. Бид нар нэгдэжээж, нийлжээж, нэг санаатай, нэг бодлоготой байж ээж л улс орн минь оршин тогтноно гэсэн энэ бодол бүр солонгосын хүмүүсийн тархинд нь суудсан байдаг юм шиг ба. Тэгэхээр хүн энэ амьдралдаа юу идэж уусан, ямар алдар нэр хүндтэй явсан, хэр баян чинээлэг амьдэрсэн гэдгийг хүмүүс огт боддгоо. Харин хүнд хийсэн нэг сайн үйлс, хүнд өгсөн нэг дулаахан сэтгэл, хамт өнгөрүүлсэн нэг сайхан дурсамж сэтгэлд нь хоногшиж үлддэгэ. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Бай.